Сүрээр дарагч гал морин жил айсвэ. 17 дугаар жарны 40 дахь жил энхүү альчлан ирлээ. Цагаан сарын баярын төр ёсны шинэ жилийн ард түмэн улс үндэсний соёл заншил хийгээд үндэсний агуулга бүрэн утгаараа тэлгэрч байдаг баяр юм. Сайн байцгаана үзэгчдээ глобал мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Гамбатын басан сүр ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Хот суурин газарт цагаан сарын баярыг тэмдэглэх ёс жаяг алдагдсан гэдгийг эрдэмтэн судлаач онцолж байна. Гал морин жил залуус дээлтэй нялхаста дунд зэрэг хөгшөд бие инхрүүлж жил гарч байна. Цагаан сарын баяраар монголчуудын тоглодог олон төрлийн тоглоом наадгай бий. Брэдэд цагаан сарын баярт зориулсан твэг өшөглөх үндэсний спортын тэмцээн болж байна. Сүүлдээ сайхан сэтгэл Марисио ба найзууд багийн Коргийн ноход Луганск хотод харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй уулзлаа. Цагаан сарын баярын гол утга учир нь бие биетэй эв биетэй байхыг бэлэгддэг бэлэгдлийн баяр юм. Энэ утга учирыг сайтар ухаж тунгааж, уламжлалт баяраа ураг удмынхаа хамтаар өргөн дэлгэрээ сайхан тэмдэглэх учиртай гэж түүхийн ухааны доктор Дид профессор Баатархүү хэлж байна. 13 дугаар зуунаас өмнө монголчууд шинэ он гарсны баярыг намар цагт тэмдэглэж сүүн сар хэмээн нэрлэдэг байжээ. Харин 13 дугаар зуунаас эхлэн хувь сар буюу цагаан сар гэж нэрлэдэг болжээ. Энэ тухай Монголын нууц төвчөө цагаан түүх зэрэг түүх сударт тэмдэглэн үлдээжээ. Мөн цагаан сарын баяр нь Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн цаг үетэй ихээхэн холбоотой учраас уг баярыг төрийн баяр гэж хүндэтгэн үздэг байжээ. Цагаан сарын тухай ярих бол маш дэлгэрэнгүй маш өргөн юм ярьж болно л да. Яг гол утгыг нь ярил цагаан сар бол нэгдүгээр төрийн баяр. Өөрөөр хэлбэл яг үүсэл гарлын хувьд бол маш эртний улбаатай. Судлаачид бол аль хүннүүс өмнөгийн үеэс үүссэн одоо сүүн сар гэж нэрлэдэг, үрс сар гэж нэрлэдэг, хувь сар гэж нэрлэдэг, цагаан сар гэж нэрлэдэг. Тийм гихчлэн олон янзаар нэрлж ирсэн үүсэл гарлын хувьд бол маш эртний. Цагаан сараар гүйцэтгэдэг хамгийн чухал зан үйл нь золгох ёс. Эрт үед монголчууд бие биедээ эвтэй байхыг бэлэгдэж цагаан эд зүйл барьж золгодог уламжлалтай байжээ. Харин цаг хугацааны явцад энэ зан үйл өөрчлөгдөж янз бүрийн бэлэгсэлт байран золгодог болсон байна. Уг нь бол цагаан сарын баярын гол утга учир нь бие биедээ эв эвтэй байхыг бэлэгддэг бэлэгдлийн баяр юм гэдгийг түүхч онцоллоо. Цагаан сараар гүйцэтгэдэг хамгийн чухал зан үйл бол золгох ёс байна. Золгох ёс бол үндсэндээ монголчууд бие биендээ эвтэй байхыг бэлэгдэж одоо цагаан эдийн барьц золгодог, цагаан бүс даваа барьц золгодог. За явандаа бол одоо янз бүрийн зүйл барьдаг болсон л доо. Жишээ нь бол цагаан барина. За зарим газар бол халахын одоо Монголын зарим нутагт бол хормайн боолтой барьц золгоно. Мориныхоо цул бурыг барьц золгоно. За сүүл үед бол хадаг барьж золгодог тийм ээ, янз бүрийн зүйл барьж золгодог ийм зан үйл бий болсон. Гэхдээ золгох ёсны гол мөн чанар бол бие биендээ юм өгдөг гэдэг утгаас илүү гар хоосон биш шүү. Эвтэй байхыг илэрхийлсэн ийм зан үйл. Мөн сүүлийн үед монголчууд цагаан сарыг тэмдэглэхдээ хит нүсэр тэмдэглэх болсныг зарим хүмүүс шүмжлэх болсон. Ингэж тэмдэглэх болсон шалтгаан нь энэхүү баярын бэлэгдэл утгыг мэдхээ байснаас үүдэж хот суурин газарт цагаан сарын баярыг тэмдэглэх ёсыг алдагдсан гэж эрдэмтэн судлаач онцолж байна. За тэгээ юуны төрөнд бол цагаан сар бол одоо цагийн уртыг туулаад хувьсаж өөрчлөгдсөн тийм ээ, янз бүрийн байдалтай бий болсон. За төв суурин газрын хүмүүс энэ хотодсон монголчууд буруу зүрүү тэмдэглэдэг, буруу зүрүү ойлгодог, бэлэгдэл утгыг мэдхээ байснаас болоод юм янз бүрийн асуудал одоо бий болсон. Үүний зэрэгцээ эрт үед цагаан сарын махшуус бэлтгэх зан үйл өөрийн гэсэн дэгж аягтай байжээ. Гэтэл сүүлийн үеийн хотчдсон монголчууд энэ талаар нарийн сайн мэдэхгүйгээс болж бүхэл бүтэн хоньны ууц тавьж байгаа нь буруу гэдгийг тэрээр хэллээ. Жанживтарч Баттар Чевгний Павлов, Пүрвсрэн Марлма, Iced Global. Монголчууд эртнээс төгс буянтын шин зурхаагаар жилийнхээ өнгө төрх засал намаг хилэгдэг уламжлалтай. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн өнгө төрхийг Монголын бурхан шашинтны төв гандан төвчлийн хийдийн зурхаачлам очир утаас тодрууллаа. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн өнгө төрхийг төгс буянтын зурхаагаар тодорхойлж, шорон өхрээр тухайн жилийн өнгийг шинжиж байна. Энэ жилийн тухайд жилийн дундуур өв сургамлын гарц баг, жилийнхээ ихээр захилгаан загсан хур бороо ихтэй байна гэлээ. Харин хүн зооны хувьд
Хүн зооны хувьд бол залуу хүн урд нь явж байгаа учраас залуу стилтэй нялхас дуун зэрэг өвгдөд биеийн ихрүүлвчтэй гэсэн тийм шороо өхрийн шинжээр ийм шинжээ гарч байгаа да. Мөн жил бүр хүмүүс харш жил, суудлын үндэсгийн засал, жил орсны засал, мөнгөний засал зэргийг хэлэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд хулган жилтэй хүний харш жил гарч байгаа бол дахиад жилтэй хүмүүс бага харш жилийн засал хэлгээх шаардлагатай. Мөн 13, 25, 37, 49, 61, 73, 97, 85 насны хүмүүс жил орсны засал хэлэх хэрэгтэйг онцоллоо. Жил болгоно хүн одоо жилийнхаа засал, харш жилийн засал, харш жилийн засал, тэгээд дээрээс нь одоо суудлын үндэсгийн засал, жил орсны засал, мөнгөний засал гэл ингээл олон төрлийн засал хийлэгдэг. Энэ жилийн хувьд бол одоо хулган жилтэй хүний харш жил нь гарч байгаа. Өөр нэг онцгой анхаарах зүйл нь 1994 оны нохой жилтэй хүмүүс 33-ны мөрчлөг буюу эвэл жил нь гарч байгаа учраас засал намаа хийлгэх шаардлагатайг хэлж байна. Мөн өвгөд хөгшдийн хувьд 73 нас хүрч байгаа хүмүүс энэ жил мөнгө нь голлож байгаа тул үүнийг онцгой анхаарах, засал намаа хийлгэх хэрэгтэйг зөвлөлөө. Жанчвтарч Батар, Шивгэний Павлов, Бүрвсрэн Марлма, Гамбат Баасан сүрэн Ice Global. Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Орос улбаны улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчид сайд Алексей Евсиков мэдчилгээ төвшүүллээ. Эрхэм хүндэт Монгол анд нөхдөө. Та бүхэнд Монгол түмний хамгийн эрхэм дээд баяр болох цагаан сарын халуун дотн мэндийг дэвшүүлье. Монголчуудын дээдлдэг бэлэгдэлт морин жил тохиож буй эх ондоо айл өрх бүр эрүүлэнх байж элбэг хангалуун амьдарч эхэлсэн ажил үйлс нь амжилт ололтоор бялхаж аз хиймар авчрах болтугай. Эрхэм анд нөхдөө та бүхэндээ сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байх болно. Үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Цагаан сарын баярын өдрүүдэд шатхууны хомсдол үүсэхгүй, үнийн огцом хэлбэлзэл гарахгүй байх нөхцөл бүрдсэн гэж аж үйлдвэр эрс баялагын сайд Дамдын яам мэдгдлээ. Улсын хэмжээнд 1 сарын шатхууны нөөц өгнө. Харин цаашид газрын төсний бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд Орос улбаны улс болон манай улсын засгийн газар хооронд бие даасан хэлэлцээр байгуулж ажиллана гэлээ. Улсын хэмжээнд 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна. Үүний 128 эмэгтэй, 38 нь эрэгтэй. Хөд орон нутагт 92 нь аж төрж байгаа бол Улаанбаатар хотод 74 нь амьдарч байна. Мөн Баянзүрх дүүрэгт хамгийн олон өндөр настан буюу 18, Хан үйл дүүрэгт 17, Өвөр хангайд 10, Баян үлгийн аймагт 8 хүн амьдарч байна. Өндөр настнуудын хамгийн өндөр настай нь 108 настай байна. Үндэсний статистикийн хорооноос цагаан сарын баярт зориулан гаргадаг сонирхолтой статистик үргэлжилж байна. Хүн ам өрхийн мэдээллийн санд шинийн 1 нэртэй 52, шинийн 3 болон шинийн 8 нэртэй тус бүр 1 хүн байна. Түүнчлэн цагаан сар нэртэй 12, адуучин нэртэй 11, сар шин нэртэй 4 хүн байна. Нэрс бүх, бүххүү, зодог, хуур, эдэ, хул, айраг, хөөрөг гэх мэтээр цааш үргэлжилнэ. Хүү хамтлагийн хөөмиж хөгжимчин нямж андсан Монгол улсын гавьт жүжигчин боллоо. Тэрээр 30 гаруй жил урлагт зүтгэж байна. 20 жил лимбчин, үүний 10 жилд нь Монгол улсын консерваторид лимб хөгжмийн багшаар ажилласан. Лимбний битүү амьсгааг ЮНЕСКОгийн өвд бүртгүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Лимбний битүү 3 амьсгаа хөөми болоод цуур хөгжмийг эзэмшсэн. Лимбний чиглэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн гавьт жүжигчин цал хүртээжээ. Цагаан сарын баярын гарын бэлэг хямд зарна гэх нэрийтлэр хүмүүсийг заллах явдал гарсаар байна. Тухайлбал Alpen Gold шоколадыг бөөний үнээр зарна гэх захинд байршуулсан зар мэдээлэлээр 3 удаагийн гүйлэг хийж заллиулжээ. Иймд хэд хямд болон зах зээлийн үнээс доогуур үн санал болгосон захим зар мэдээлэлд сэрэмжтэй хандахыг анхаарууллаа. Брэдэд жилийн хамгийн сүүлийн өдөр буюу битүүнд мах болон согтуурлах төрлийн ундааг хориглодог. Түүнчлэн өндөг загас идэж болохгүй, муу үйл үлдэхгүй, хэрүүл тэмцэл хийхгүй, өглөө нь гэр орноо цэвэрлэж дахлын ширээнээ өргөлөөрч дацанд очихыг зөвлөдөг байна. Монголчууд эрт үеэс цагаан сарын баяраар төрөл бүрийн тоглоом наадгай тоглож ирсэн талаар эртний түүх сурвалжид өгүүлдэг. Үүнд хичнээн төрлийн тоглоом наадгай багтдгийг оюун ухааны олон улсын музейн үүсгэн байгуулагч Төмөн Үлзээгөөс манай сэтгүүлч тодруулжээ.
Монголчууд эрт үеэс сар шинийн баяраар алаг мэлхий дөрвөн бэрх хорл үүчүүр зэрэг тоглоом наадайг тоглож иржээ. Энэ нь хаврын тэргүүн сарын шинийн нэгний зан үйл бэлэгдэлтэй зүй ёсоор холбогддог байна. Тухайлбал цагаан сарын битүүний орой алаг мэлхий өрдөг бол шинийн нэгэнд дөрвөн бэрх үүчүүр хорл зэрэг тоглоомыг тоглодог заншилтай. За эхний ээлжинд цагаан сараар хорл гэдэг тоглоомоор тоглож ирсэн. 64 ширхэгтэй тэгш тоотхон 6-4 хүн тоглодог. Энэ гол зорилго нь өгвөл ирж байгаа шинэ ондоо аль зэрэг аз хямртай байхаа гэдгийг л тодорхойлж өгдөг. Тэгээ сэтгэлийн таашаал авдаг. Хоцсон би аз хямртай байх юм гэх мэтчил. Дараа нь шагаан наадам байдаг. Шагаан наадам чинь 100 гаруй шүү дээ. Тэрнээс хамгийн гол нь алаг мэлхий өрөх. Алаг мэлхий өрөөд бас гол нь ирж байгаа шинэ ондоо аль нь илүү аз хямртай байх нэ гэдэг. Жаахан аз хямар муутай гарвал алаг мэлхий дээр өнөө заслуудаа хийлгэнэ. Орчин цагт айл гэр бүл алаг мэлхий өрж тоглохыг хичээдэг болжээ. Энэ зорилгоор малын шагааг ихээр цуглуулдаг болсон байна. Мөн шагаагаар наадах тоглоомд бөхцөг болон шагаа няслах дөрвөн бэрх хаях гэх мэтэн дүгэмэл. Эдгээрээс эртний монголчууд онсон тоглоомоор тоглож уур ухаанаа сордог байсныг судлаач хэлж байна. Энэ нь монголчууд гэрээ нүүлэхдээ эд тогшил хашаа ороогоо бүгдийг нь зазаргаар хийдэг байсантай холбоотой юм. Онц чатрын гол ач холбогдол нь хүнийг олон өнцгөөс нь аливаа асуудалд ханддаг л болгож байгаа. Олон өнцгөөс нь. Бид одоо дээргүй аливаа юмны ганцхан өнцгөөс нь яриад маргаад байна шүү дээ. Тэр аливаа юмыг олон өнцгөөс нь олон талаас нь харж төлөвшүүлдэг. Ийхүү оюун ухааны олон улсын музейн үзмэрт Монгол үндэстний олон тоглоом наадгаа байна. Тэдгээрийн нэг нь Монгол шатарт холбогдох үзмэр юм. Эрдэнэтийн судлаач Төмөн Үлзий шатар Монголоос гаралтай гэдгийг нотлохын тулд бүх амьдралаа зориулж байгаа гэдгээ онцоллоо. За тэгэхээр манай музейн 3 зорилго гол одоо товчлоод 3 зорилготой л байгаа. Нэгдүгээрт онс. Онсоор одоо 2002 онд Антверпнээс онцлогооны дэлхийн 1 номерын зохион бүтээгч цолыг надад өгсөн. Тэгэхээр онсоор монголчууд дэлхийд тэргүүлдэг. За хоёрдугаарт шатраар. Би Монголоос шатраа гаралтай гэдгийг нотлох гэж насаа барж байгаа хүн. Энэ дашрамт хэлэхэд манай тэр 60 гаруй орны дүнд Оросын Москва Иркутскт бас үзэсгэлэн гаргаж байсан. Тэгээ Оросууд маань оюунлаг болохоор их сонирхож байсан. За тэгээд хоёр дахь нь бол шатраар. Монголоос шатраа гаралтай гэдгийг нотлох насаа барж байгаа. Тэгэхээр энд 19 оны тоолгоор 438 шатраар дэлхийн дээд амжилтыг тогтоож Гиннесийн алтан медаль сертификат авсан байгаа юм. Монголын анхны хувийн музей болох Оюун ухааны олон улсын музей нь 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулагджээ. Тус музей нь 4 том зал, 9 танхим, нэрийн барааны дэлгүүр бүхий музей юм. Музейд нийт 130 гаруй улс орны оюун ухааны 11 мянган бүтээл тавигджээ. Тэдгээрийн дунд аль ч улс оронд байдгүй хоорон нандин үзмэрч байна. Эдгээр үзмэрийг үзэгчид зөвхөн харж нүд хужирлах бус хурж хүртэж мэдрэх боломжтой. Энэ нь тус музейн онцлог юм. Жанчударж Баттарч, Евгений Павлов, Борис Суран Марлма, Ice Global. Ижил арга гэж байхгүй. Тэндэл гол нь байгаа юм. Бүрээдэд цагаан сарын баяр буюу сагаалганд зориулсан үндэсний твэг өшөглөх тэмцээн болж аваргыг шалгаруулах гэж байна. Энэ удаад тус тэмцээнд Кижингинскийн тойргийн сургуулийн сурагчид оролцжээ. Сагаалган 2026 твэг өшөглөх үндэсний спортын нээлттэй цомын тэмцээнийг Бүрээдийн телевиз болон Хижингийн аймгийн захиргаа хамтран зохион байгууллаа. Тэмцээн 1-4, 5-7, 8-11 дугаар анги гэсэн насны ангиллаар болжээ. Тэмцээнд нийтдээ 159 сурагч оролцжээ. В 2025 году появилось юридическое лицо региональной Энэ бол анхны албан ёсны тэмцээн гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь 2025 онд Твэг үндэсний тоглоомын холбооны бүсийн олон нийтийн байгууллага албан ёсоор байгуулагдсан юм. Өнөөдөр Хижингийн аймгийн нутаг дэвсгэрт анхны нээлттэй албан ёсны тэмцээнийг зохион байгууллаа. Бид бодит болгож чадлаа. Энэ нь бүрээд ард түмний хувьд үнэхээр том амжилт юм. Бид өвөг дээдс эцэг өвгдийнхөө тоглодог байсан уламжлалт тоглоомыг сэргээж чадлаа. В полях наши предки играли в эту игру. Утагла и байреллаху был тогда. Бурят хылые, бурят йозанчила, бурят надая, бурят целое, и гедла дымжедла хугжои. Был тогда бурядут. Самвена ханха ерепша. Дэдэх жинген хорголеха. Күнгиш нертепша. Ирдинеев гарма.
Гармаши жаахан байхдаа энэ тибэг сахиж нааддаг байгаагүйш. Али ганцхан мөнөө болоход энэ наадан тухай мэдэх боловш. Жада нэг жаахан сахидаг байгаа юм би тэгээд мөнөө болох дээр бүр ихэр таньшиж хэлвээ. Хэншний тийж хурган байгаа тэр тибэг сахиж хэн харуулаад түрүүшинхий. Абгамны тэгээд жадамны харуулхан байгаа. Мөнөө болоход далыхнеш. Нохарье мөнөө хөдий дахин сахихпш. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 душин долоо. Эрт цагт уудам тал нутагт задгай хээр талд бидний өвгдөөс энэ тоглоомыг тоглож түгээн дэлгэрүүлж ирсэн. Нэгэн цагт твэг өшгөлөх нь хүүхэд багчуудын хамгийн дуртай тоглоом наадгаа нэг байсан. Харин орчин цагт тус тоглоом мартагных тийш хандаж байна. Тиймээс эргэн сэргийх нь амьдралын хэм маяг болоод эрүүл мэндэд ач тустай юм. Твгээр наадах нь биеийн идэвхийг нэмэгдүүлэн цэсний эргэлтийг сайжруулдаг байна. Тиймээс буриа телевизийн зүгээс уг тоглоомыг эргэн сэргээх чиглэлд ийхүү санаачлаг гарган ажиллаж байна. Найзуудаа хэрв танд хэцүү санагдаж ямар нэгэн асуудалд дарагдсан юм шиг санагдаж байгаа бол нохойд хижиж үзэхэд илээдэхгүй байж магад. Заримдаа зүгээр л илж, энэрэнгийн өдрөө нь харахад сэтгэл хөнгөрнө. Манай сурвалжлагын бааtruуд яг ингэж сэтгэлийн тайлгарлыг мэдэрчээ. Дельтач биш, далайн хавнуудч биш. Энэ бол нохтоос бүрдсэн өөрийн гэсэн үүрэг даалгавартай тусгай баг. Тэд мингүжүүлэх сургуу алгуулсан хүмүүсийг эрен хайхаас гадна хүүхдүүдийн сэргээн засах ажилд оролцдог. Энэ бол Маруся бад найзууд баг. Саяхан тэд Луганск хотын хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй уулзлаа. Би урдын нохойтой байсан. Дахиад нохойд хижээхийг хүсэж байна. Эмээ бид хоёр хоёулаа нохойд маш их хайртай. Үнэхээр хөөрхөн амьтад. Бид тэднийг хоололдог. Би Коргийн нохойг анх удаа илж үзлээ. Маруся ба найзууд баг 2020 онд байгуулагджээ. Нохойнод аврагчдад мансууруулах болон тесрэх бодис илрүүлэхэд тусалж, онцгой байдлын үед хохирогчдыг эрен хайж, мингүжүүлэх ажиллагаанд оролцдог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах ажилд оролцдог. Маруся нь энэ жил 10 нас хүрч байгаа нохой нэр. Би возрождениенд хөөс хүүхдүүдийг авчирч бидний хөөрдөм хайртай үслэг найз хамгийн мундаг сэргээн засагчдаа баяр хүргэхийг хүссэн юм. Энэ баяр Марусяд ч бас дурсамжтай байгаасаа гэж хүсэж байна. Маруси болон түүний баг эрэх сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн дэмжлэг бэлгэлдэг бүх найзуудад зориулсан баяр юм. Зайчик. Зайчик. Вот умничка. Энэ сурвалжлагыг бэлтгэх зур бид ч бас нохойд хижээхийг хүсэж эхэллээ. Сэргээ Дучков, Жанчуудаас Баттарч, Гамбат Баасансуран, Пөрөвсөрөн Марлма, Ice Global, Араб Талын агентлагийн материалын дагуу бэлтгэв. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ глобал мэдээ могой жилийн отхон дугаараа хүргэлээ. Ирж буй гал морин жилдээ хотлоороо амар амгалан эрүүлэнх аз жаргалаараа дүүрэн байхыг хөрөөе. Сар шиндээ сайхан шинэлээрэ.